Гэмийн ханыг нурааж чадах ганц л зүйл бий. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан тул цорын ганц хүүгээ өгсөн. Ингэснээр хүүд итгэгч хинч мөнхгүй харин мөн хамтай болох болно гэж Библиэд бичсэн байдаг. Бурхан цорын ганц хүүгээ энэ дэлхийд илгээж бидний үүрэх ёстой байсан гэмийн шийтгэлийг бүгдийг түүнд өрүүлсэн юм. Есүс Христ өөрөө ганц ч гэмгүй мөртлөө бүхий л хүн төрлөختний гмийн төлөө сэтгүүлж загалмайд цовдлогдсон насварсан. Есүс Христ үхлээс дахин амьж өөрийгөө Бурхны хүү болохоо батлаад зогсохгүй, өөрт нь итгэсэн хүнд ч мөнхийн амийг өгөх болно гэдгээ амласан. Тэгвэл одоо бид юу хийх хэрэгтэй вэ?